Зохиолч Чадраавалын лодой дамб. Манай сургуулийнхан тууж 3 дугаар хэсэг. Ингээд өвчин гарсан тул даруй арга хэмжээ авах хэрэгтэй болсон бололтой. Бас ямар арга хэмжээ авах тухайд хоёр багш минь зөрөлдсөн бололтой. Гэрийн хажуугаар нааш цааш өнгөрөхөд чанга хэрэлдэж байхыг олон хүүхэд сонсчээ. Ер нь манай хоёр багш хоорондоо эв муутай бөгөөд үргэлж хэрэлдэхээр барахгүй зодолдог удаа олонтой байлаа. Далхаа Нимбу багш анх ирээд сургуулийг хийдийн дэрэгдээс нүүлгэх, хүүхдийг хоёр ээлжийн хувцастай болгох зэрэг олон яриа гаргаад хоёр багш маань зодолдож эхэлснээр барахгүй уг хэрэгээс болж хошуу орж заргалдаад Далхаа Нимбу багш маань дийлэгдэж буруутсан бололтой. Хошууны дарга Гүржав гэж ширвгэр хар сагалтай пагдгар бүдүүн биетэй хүзүү толгооны зааг нь мэдэгдэхгүй ёстой нэг тарган хоньны ходоодны нуглуур шиг хүн ирж сурагчдыг жагсааж угаад Далхаа Нимбу багшийг бидний өмнө зогсон тарих төрүүгүй загнасан бөгөөд Далхаа Нимбу багшийг хэрэлдээд багт нь чамайг сургуулиас зайлуулж шоронд хийн гэж нүдэн дугараг болгон хашгиран хэлээд жороо хүрэн мориндоо ууртай багшаар сугдуулан мордож явсан билээ. Шоронд хийнэ. Би оюутны сургууль төгсөж энд ирэхдээ чам шиг юмны дураар шоронд орох гэж ирээгүй юм шүү гэж Далхаа Нимбу багш Гүржав даргын араас хэлэхэд Гүржав дарга эргэж чарсангүй харин бүдүүн тэнцэн ташуураар хүрэн мориныхоо гуйн дундуур пидхийт л цохив. Тэр орой ууртай багш Далхаа Нимбу багшийг хэд хэдэн удаа айхавтар алгадсныг бид мэднэ. Нэгэн өглөө бид шөнө орсон шин цасаар бие биеэ шидэлцэн тоглож байлаа. Доорж намайг гиндүүлж угаад бөөн цасаар шил рүүмэн цохиод багш нарын гэрийн цаагуур зугтааж орлоо. Би доржийг гинт цохих гэж багш нарын гэрийг тойрон мираан гитэж явтал гэр дотор чи биедээ тулсан өндөр дуу гарлаа. Би юу болж байгааг сонирхон чагнавал чи энэ хүүхдүүдийг өлсгөж байхдаа сэтгэл чинь зовхгүй байна уу? Би үүнийг чинь хүлээхгүй гэж Далхаа Нимбу багшийг дуугарсанд чи хүлээхгүй гинэ. За яадгийн билээ дээ. Тэгэд явж сур, норгож долоо гэж хэлдгийм билүү дээ гэж ууртай багшийн ёжтой хэлхэн сонсогдов. Далхаа Нимбу багш сурах цагтаа сурна. Улсаас энэ хүүхдүүдэд зориулсан зардлыг чи хэрэгтэй юм зарахгүй яах гээд байгаа юм бэ? Аль өөрөө цуслах гэж байгаа юм уу? Гэхэд чи юу гинэ гэж ууртай багш гэр дүүрэн хашгирав. Чи зодох нь уу гэж Далхаа Нимбу багшийн хэлэхэд чамайг зодсон ч яадгийм? Чамд эртүүдийн хичээл чинь бага санагдаад байна уу гэж ууртай багш хэлээд удсанчгүй гэрийн дотор их чимээ гарч ууртай багш Далхаа Нимбу багшийн шилэн дээрээс чирэн гэрээс гаргаж ирээд түлхэн унгаав. Далхаа Нимбу багш түргэн босч хамраасаа гоожж байгаа цусыг арчих зуур. Муу харгас золигчи хүн зодно гинэ. Бид маргааш чам шиг ямиг зайлуулж чадна гэж шүдэн 100 хорсолтойгоор хэлв. Одоо зайлуулаад аль л да гэж ууртай багш ихэмсэг хэлээд энгэрийнхээ товчийг тайлж шуусан ханцууга улам гэдрэгэн шамлаж байв. Дайран шуугах заан цолтой ууртай багшийн дэргэд Далхаа Нимбу багш маш жижигхэн хүүхэд шиг харагдаж байв. Ууртай багш ханцууга шамлан хөмсгөө зөнгөдөн байхыг бид хараад өөрсдөө айхын хамт Далхаа Нимбу багш бушуухан зайлаасаа даа гэж догтлон бодож байлаа. Гэтэл Далхаа Нимбу багш зайлах нь битгий хэл
улам ойртож очоод чам шиг юмыг хүссэн ч зайлуулна, хүсээгүй ч зайлуулна гэж хэлээд ууртай багш руу нүдээ цавчлагүй ширтэн хүйтнэр инээмсэглэв. Чам зэргийн нусхай хүүхдүүдээ ямаа туйлаад янгаа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэж цэцэн үг байдгийг мэдхүү. Мэдхгүй бол цээжилж яваарай. Чамд хэрэг болно шүү гэж ууртай багш ханхалзан хэлээд цог шиг гялзж байгаа далхааны буу багшийн нүд рүү хялаан харснаа хэнэгчгүй эсгэрэн гэрт ороход нь чи энэ үгээ олон хэлж чадахгүй. Оюутны сургуулиас ирэх жил олон хүн төгсөн шүү. Чи ойлгож байна уу гэж далхааны буу багш хэлээд өврөөсөө тамхи гаргаж тадлаа. Иймэрхүү юм болдго л байсан. Гэвч өвчин дэлгэрснээс хойш болсон тэр хоёрын хэрвэл бол урд урдхаас илүү юм болж байгаа мэт бидэнд санагдж байлаа. Тэгээд далхааны буу багш маань алс юмд явах болов. Чухам хаачих гэж яваа. Бас эргэж ирэх хэсгийг бид мэдсэнгүй. Далхааны буу багшийг явахад бид ойрхон зогсож байсан тул хоёр багшийн яриаг хагас дутуу сонссон билээ. Олонд гайхагдсан отч хүн шүү. Бас тэгээд энэ сургуулийн захирал би болохоос биш. Чи биш. Ер нь эрхэнд минь барагтай халдаад угаарай гэж ууртай багш хашгиран хэлэхэд тэр залтай этгээдийн гарт энэ олон хүүхдүүдийн амийг өгч чадахгүй гэж далхааны буу багш хэлээд уяанаас морио тайлж авлаа. Төрийн төлөө огтно гэгчээр гайг бүчин болж дээ гэж хэлээд ууртай багш даржигнуулан инээсэн боловч тэр инээдээс нь цочиж аймаар байв. Чамд ч тийм л дээ. Гэвч та нарын хэдэн зуун жилийн хувхай болгосон дээр чинь бойжуулж тарьсан цэцгээ чам шиг юмд сүйтгүүлэхгүй арчилж авъя гэж бодож байна гэж далхааны буу багш ууртай хэлэхэд ууртай багш ханьцуугаа шамлан давшилж очив. Далхааны буу багш уртад тэнзэн ташуураа хөндлөн барьж эргэн зогсоод өтгөн хар хөмсгөн эрчлүүлэн гялалцсан нүдээр ширтэж "Зодох нь уу?" гэж хэлв. Ууртай багш одоо л гуйсныг байтугай татгалцсныг зоддгийм гэж хашгиран хэлээд далхааны буу багшийг барьж яваад нүүр нүдгүй жанчиндаа гэж зүрх цохилон айж байтал ууртай багш шамлсан ханьцуугаан сэгсэрч зогсоод "Ер нь эцэст нь сургууль хайж явсан чамтай зохих газар очиж ярих юм их бий дээ" гэж хэлэхэд нь далхааны буу багш маань толгойгоо сэжлэн хүйтэн инээмсэглэж "Надад ч ярих юм овоо бий. Чиний түшиг гүржав занг хошуу захиргаанаас зайлуулагдсныг чи сонссон биз. Чамд сугдж мордуулах хүн байхгүй болсон" гэж хэлээд тайван гэгч нь мордож хөдлөв. Гэтэл ууртай багш далхааны буу багшийн хойноос хөдөлж "Далхааны буу, хоёулаа эвээр ярил л да" гэж хэлв. "Би чамтай эвээр ярих гэж оролцсон. Одоо надад чамтай ярих юм байхгүй. Бас зав алга" гэж явдал дундаа эргэж хараад хэлв. Ууртай багш хатируулан яваа далхааны буу багшийн хойноос цөхөрсөн нүдээр ажиглан харж хэсэг зогсов. Тэгээд удаан гэгч нь эргэж гэрлүүгээ юм бодон явлаа. Бид баруун хөтлөөд гарсан замаар алслан холдож байгаа далхааны буу багшийн хойноос гөлрөн ширтэж зогссоор байлаа. Тэнгэрт хар үйлүүд мушгиралд нүүж бүхнийг бараан болгон сүйдэрлээд баруун хөтлийн цаанаас бөөн хар үйл манаран гарч ирэх нь бид бүхнийг юутай хүйтэн дарж аваад хумхэн базах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Хаврын бүрхэг өдрийн жихүүн салхи хазар руу үлээж сэтгэл минь тэр салхины аясаар чичрэн хийсч байгаа юм шиг догдолж байв. Зэрэгцээ зогсож байгаа бидний дундаас Бата гэж 1-р ангийн жижигхэн жаал урагшаа хэд алхаснаа
Далхааны бүү багшаа гэж уянгалуулан хашгираад баруун хөтлийн бараг орой дээр нь гарч байсан багшийн хойноос гүйв. Бид ч дагалдан гүйлээ. Далхааны бүү багш хөтлийн орой дээр гарч эргэж зогсоод бидэн рүү харж байснаа. Өмнөөс минь хатриулан ирлээ. Бид зогсов. Далхааны бүү багш бидний дэргэд ирж мориноосоо буугаад би удахгүй эргээд ирнэ. Та нар минь сайн байж угаарай. Өвчин гараад байна шүү дээ. Хүүхдүүд минь өвчтэй нөхдөө сайн өргөж угаарай гэж хэлэхэд нь хоолойн зангиран нүдэнд нь нулимс цэйлэгнэж байв. Багш түргэн гэгч нь эргэж мориндоо мордоод биднэр лөө харж уртаг гэгч нэг санаа алдснаа морио эргүүлж цаашаа хөдлөв. Бид хэсэг дуугүй зогсож байснаа бас л хойноос нь уралдан гүйцгээв. Багш хөдөл дээр гарч эргэж зогсоод биднэр лөө малгайгаараа даллаж хэдэн минут зогссноо. Би түргэн ирнэ гэж хашгираад морины хаамыг алгуур эргүүлээд хөдлийн цаад руу далд оров. Бид зогсолтгүй гүйсээр хөдлийн орой дээр гарч ирээд харвал Далхааны бүү багшийн бараа харагдахгүй болоод сүүдэрцэн бараан толгой бидний нүдийг зориуд таглах гэсэн юм шиг бүхнийг цаад талдаа нуун хөндлөсөж байв. Бидний ард та нар намайг хүлээж угаарай гэж нарийнхан дуу хангинан дуугарх шиг болоход нь бид эргэж харвал бурантаг гутлаан тайлж сугавчлаад байдаг чадлаараа гүйж байлаа.